Эсвэргээрээ худалдаачдын эдийн засгийн баталгаа болсон ажлын байрыг булаан авч байгаад худалдаачид бид эсэргүүцэж байна. Шударгасны төлөө, шудраг нийгмийн төлөө бид тэмцэж байна. Ээжүүд бид тэмцэж байна. Ээжүүд бид их орныхоо төлөө, үр хүүхдийнхөө сайн сайхны төлөө тэмцэж байна. Тэмцэж байна. Худалдаачид бидэнд нийгмийн баталгаа, эдийн засгийн баталгаа хэрэгтэй байна. Бидний ажлын байр болсон түүцийг минь ачгаа зогсоохыг төрийн өндөрлгүүдээс шаардаж байна. Үйлсийн захирагч Сүүбаталд түүц эрхлэгчдтэй оролцоо болооч. Сүхбаатар дүүргийн дарга Бодармаата ээж хүн, их хүн байж түүц эрхлэгчдийн эсрэг увайгүй үйлдэлхийхээ даслан зогсоо. Эрх мэдэл булаацалдаж байхаар ард түмнээ бодооч ээ. Дарга нар баяцсаар, ард түмэн ядуурсаар, худалдаачид туйлцсаар. Ихэрс намын бороо. Үр хүүхдүүдэд минь хитэг хаад өмсөх хэрэгтэй байна. Төвчтэй тэмцгээр оршуулалтайгаа тэмцээч. Монголын худалдаачдыг яах гээд байгаа юм бэ? Бид орхигдсон ард түмэн. Олгоцсон худалдаачдын хамгаалалтын бүгдээрээ. Монголдо сайхан амьдрмаар байна. Монголынхаа газар нутаг, газар шороон дээрээ бид хүн өнөөдөр амар тайван өргөгүй, дарамтгүй, айдасгүй сайн сайхан амьдрмаар байна. Монголын ард түмэн бид хүнд ядарсан ард түмэндээ энэ хэрэгчлээр олгооч. Худалдаачдыг давхруулж байгаа энэ өдрийн зайыг зогсоож өгөөч. Банк санхүүгийн системд өөрчлөлт оруулж өгөөч. Додоо шаардлагаа хариу бид бүхэн авахыг хүсэж байна. Монголын худалдаачдын холбооноос өгсөн додоо шаардлагын хариуг бид хүсэж байна. Тэрийн 3 өдөртгөөс 2017 оны 11 сарын 28-ны өдөр Монголын худалдаачдын анх дугаарыг хүргэх хэрэгтэй бид бүхэн өнөөдөр төрийн 3 өндөрлөх додоо шаардлага өргүүлсэн. Одоо 2 сар гарсан болж байхад бидэрт нэг шаардлагын хариу ирсэнгүй. Бид бүхэн шаардлагыг авъя. Бид бүхэн өнөөдөр бичгээр авч чадахгүй биеэрээ авахыг хүсэж байна. Төрийн 3 өндөрлөгтөө өнөөдөр уулзахыг бид бүхэн шаардж байна. Төр засаг бичгээр бидний хариуг өгөхгүй бид нар биеэрээ авъя одоо орж уулзч. Өнөөдөр бид гарч ирсэн зогсноо. Өнөөдөр бид нар бие сэтгэл эрүүл мэнд бүх юмараа дэмжин тавьж та бүхнээс өнөөдөр сайн сайхан амьдрал
Бадварын дарамтгүй сайхан амьдралыг шаардж байна. Мөрийн хөтөлбөр дээр худлаа ярьдаг шигэ мөрийн хөтөлбөрөө биелүүлээчээ. Биелүүлэхийг шаардж байна. Шаардж байна. Өнөөдөр бид бүхэн үнэхээр туйлдж гүйцлээ. Ард түмэн чинь ядуурч дууслаа. Бидэд амьдрах арга алхаа. Бидний айлсгууд энд нь одоо фундамент Ардсгүй өргүй ядуургүй хамтралтай бид бүхэн хүсэж байна. Бидний ажлын байрыг тодорхой болгоо. Ажлын байргууд бид нар өнөөдөр яаж амьдарч юугаараа өрөө төлөх юм бэ? Ажлын байр минь мудааж дарамтлахаа болооч. Бид бүхэн өнөөдөр амьдрах ямар ч арга алгаа. Аргагүй нэг бид нар өнөөдөр нүцгдээ шалтан жагсаж байна. Өвлийн хүнээс үйл ажиллагаа бид нар өнөөдөр их чөлөөний төлөө бие сэтгэлээ эрүүл мэндээ золиосож байна. Та бүхнийг энэ цогтанд идэвхтэй орохыг хүсэж байна. Өнөөдөр одоо энэ одоо гарч ирсэн бид нар ерөөсөө одоо багийн арга Навчнуудын сонсогдсондээ өнөөдөр энэ Монгол Ордоочтой холбооноос болон ерөнхий өнөөдөр бидний аймаг насууд юу ч шилжээд байна. Мөрийн хөтөлбөрөө биелүүлдэг, худлаа амж гарч ирдэг. Дандаа ард түмнийг хуурн нэхэлдэг. Энэ төрийн төр засгийн одоо удирдлагууд гэрийн тодор байгаа энэ хүмүүсийн одоо хуурн нэхлэхсээр өмнөөс бид хөө одоо ард түмнийг сайн санахны төлөө бид эрүүл мэндийн өнөөдөр золиосож байна. Эрүүл мэндээ золиосож байна. Бид бүхэн өнөөдөр гэр бүлээч золиосож байна. Бид нар арын өөр хэмээн хийчихэд өнөөдөр бидэнд юу байгаа өрнөөс өөр юм алга.
Гэхдээ төрөө өндөрт 2-3 жил ажиллаж хичнээн тэрбум төгрөгийг идэж байна. Хичнээн тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна. Бид нарт өнөөдөр юу байна? Өрнөөсөөр юу ч алах. Бид нар өнөөдөр 20 жил 8 хийж эрүүл мэнд бүх юмараа бид нар дэмчин дэж амьдралаа босгочоод өнөөдөр бид нар өрнөөсөөр юу ч чадах. Тэгээд төрийн толгойдор 2 жил төрд гарч ирчээд 2 жилээр тэр бомтонгууд болж байна. Энэ одоо юу гэсэн үг вэ? Ямар амьдрал вэ? Бид нар ямар Бүгдээс шаарахгүй болсон. Энэ зогсож байгаа юм уу? Бохомслоо илэрхийлж чадахгүй юм шүү дээ. Нам минь засаг нэмээ. ард түмэндээ амсан амьдралаа биелүүлж сайн сайхан амьдралаа одоо зориулж чадахгүй ард түмнээсээ хулгай хийж иддэг худалч хуурамч урагчд өнөөдөр бидрийг ийм байдал хүргэж байна. Ээжүүд өгчүүд бидрийг өнөөдөр ийм байдал хүргэж ингэж нүцгэж өвлөө өвлөө шалан зогсох ийм байдал хүргэж байна. Төр тастай гомдож байна. Үнийг үнэхээр гомдож байна. Ээжүүд өгчүүд бид төр тастай гомдож байна. Гомдож байна. Нэг дээр ямар ч амьдрал ээжүүд өгчүүд худалдаач бидний шалгаарэ. Зарсан худалдсан. Дэвшгийн шившиг болгоод өгөөрэй. Дэвшгийн шившиг болгоод өгөөрэй. Ардын намыг намд ичихгүй бидэд ичих юм байхгүй. Надад ичих юм байна. Бидэд ямар ч баярлах шалтгаан байхгүй. Өнөөдөр цагаан сар гэж хүн болгоо. Тэгээд бид нар баярлах бидэд мөнгө төгрөгч байхгүй баярлах шалтгаан чадах бидэрт. Харин хүн гарч ирсэн зогсон шүү дээ угаасаа. Угаасаа эрүүл мэндээ золиоссон шүү дээ. Бид маань золиосож байгаа шүү дээ. Нэр төрөөч золиосож байгаа. Даалчтай байна. Зүгээрээ. Яах вэ? Өнөөдөр худалдаач өнөөдөр бид нар хийх бол хин их юм. Эхчүүд бид нар хийх бол өнөөдөр хин их юм. Биднээс өөр хийгүй алга байна шүү дээ одоо. Бид нар одоо эцсийн бидний жагаад авч гин. Үүнээс хойш илүү ч юм хийн. Энээс илүү юм хийн бид нар. Өнөөдөр бид нар нэр өвлөг үүдэн нүцгэлээд эрүүл мэндээ золиослоход өнөөдөр юу ч амнасараш дэмчин тавина бид нар өнөөдөр. Өөрийгөө шатаахч бэлэн байна. Зодын гол болгоч бэлэн байна шүү. Одоо гайч нэг нь хийсдэг зүгээр Гарч ирсэн зогсон шүү дээ. Угаасаа аль нэг нь гарч ирж уулзах байлгүй дээ. Бидний өвчин тусах одоо юу ч шээ. бидний өвчин тусах бидний амнаас өнөөдөр юу ч Оо яах вэ? Гадаа юм бэ? үгүй бидний дотор нь ороо суух юм бол худалч хуурамч хулгайч энэ төр засгийн удирдлагууд ерөөсөн авч хилцэхгүй бид нар урд нь өчнөө тэнцэжсэн төрийн ард нь хүртэл бид нар их хурлаа хийжсэн. Тэгэхэд бидний өргүүлсэн 7 шалган 2 сар гарan боллоо. Нэг шалганы хариу ирсэнгүй. Бидний үнэхээр үл таарч байна. Бид нар өнөөдөр Монгол улсын иргэн хүн бидтэй. Тэгэхэд бидний өнөөдөр хинч гэж бодож байна. Өнөөдөр өөрөө ихэд зээлхийхэд өнөөдөр ямар их Монголын худалдаачдын холбооноос энэ Монголын худалдаа хийж байгаа айдууд, өргүүд, ээжүүд, эхчүүд ямар их эрсдэл хүлээж байгаа, ямар их сэтгэлийн дарамттай байгааг энэ төр засгийн үнээр мэдэхгүй байна биднийг. Өнөөдөр бид нар аргагүй нэхэнд ийм байдалд хүрч байна. Одоо дандаа 7 өдрийн хугацаатай бид нар дандаа ийм жагсаал юм. Дараагийн жагсаал хийгээд зарлж байна. Хүмүүстэй уулзсан хин цаар гэхгүй. Хатаа уучлаарай багш ороод хүмүүсээр дуудаж гарч ирсэн. Өнөөдөр бидэрт баярлах шалтгаан чалга. Өнөөдөр бидэрт алдах ч юм аа.
Бид нар айхамаа үсгэж бэлэн байна уу айхамаа софи голоход бэлэн байна. Одоо яахан дээр бэж гарч ирчих зогсё гарч ирчих шүү. Гарч иргээггүй дээ чи. Яг өнөөдөр бидний гол шаардлагаа юусэн. Тэгээд хариуг нь тэгээд долоон шаардлагыг хариугаар. Тэгээд бид Татвараар дарамтж байна, түрээсээр дарамтж байна, өөр ширээр дарамтж байна. Бид нар өнөөдөр ажлын байргүй, ямар ч амьдрах аргагүй. Бид нар өнөөдөр юугаараа өөр ширээ тийж, юугаараа өөр хөвгтэй тийжээх юм. Бид бүхнийг ийм байдал хүргэсэн төр засгийн өндөрдгүүдэд төрийн талаар сууж байгаа хүмүүс бид нар үнэхээр гомдолтой байна. Ээжүүд бид нар гомдож байна. Гаргасан хууль шийдвэрийн дандаа ард түмнийхээ эсрэг амьдрах боломжгүй аргагүй дандаа тийм хууль шийдвэрүүд гаргадаг, хуулийг баталдаг. Энэ төрийн толгой дээр гарсан энэ эрхмүүдэд үнэхээр ээжүүдэд гомдолтой байна. Гомдож байна. Бид нар гомдож байна. Амнасаа золиослоход бэлэн байна. Өнөөдөр бид нар өвлийн өдөнд нүцгэлэх юу ч биш. Бид нар өнөөдөр амнасаа золиослно. Тэгэхэд ядарсан ард түмний хөөгөж хоош туусан мөртлөөс өөрсдийгөө дандаа танилцаад ах トゥ амрах садангаа авчираад буцаагаад нэг ажлын байран дээр тавьчихдаг. Одоо ерөөсөө ийм цаг үе, ийм нийгэм ирчээд байна. Тийм учраас бид нар аргагүй ихэнд энэ төслийг хийж байна. Аймагсан золиослон гэж байна. Эрүүл мэндийн золиослон хийж байна. Ажлын байрыг бэлдэж өгөөгүй ажлын байраа хангуулах дандаа шөнө орой ажлын бус цагаар ураа нүүлгэн чатаан юу бидний ажлын байрыг будаан зүгчих та нар өсөж үгүй хүнтэй адил. Чи болоод андаа Танахыг ахалж зохион байгуулж байгаа юм. Зохион байгуулалт юм байхгүй. Бүгдээр ерөөсөө Монголын хулгайлт холбоо ээж хэвчээ нийлээд явж байгаа тийм. Монгол ардын намын хууль эрхлэн газрын дарга шаруулж байгаа байна. Танахтаас нэг мэдээлэл шаардлага гардуулж байгааг нь мэдээж аваад харчаа гэсэн чиглэлээр гарч байна. Энэ мэдээлэл шаардлага бид нар бүр 11 сарын 28-нд ганцгаар их хурлаа хийчихэд төрийн 3 өндөрлөг төргүүлсэн шүү дээ. Төргүүлсэн төрийн 3 өндөрлөг бид нарыг хинж биднэрт ямар ч хариу өгөөгүй. Ерөөсөө доод дээд хүмүүс рүү би Монгол ардын намын өдөр зүйлийн ажлын албаны хууль эрх зүйн хэлцээ дарга шаруул гэж юм байна. одоо ийм шаардлага бид нар хөргүүлсэн байгаа Монгол урлагч холбооноос. Тэгэхээр хамгийн гол нь таны алдар юм биш үү? Би Монгол урлагч холбооны зэрэг консулт болдог. Консулт болгоомга нэг ийм асуудал байгаа маа. Та хэд маань бас нэг цагсаар цуглаа зохион байгуулалт арга хэмжээ зохион байгуулж байгаа гэж би төдөө ойлгож байна. Холбогдох зөвшөөрөл юмнуудаа авсан байна. Тэгэхээр одоо ухаан жоохон Монгол ардын намын урд ингээд зогсож байгаа асуудлаа бас бичиг цаасаар биднэрт хөргүүлэх шаардлага мэдээлэл юмнууд байвал хэдүүлээ нэг албан ёсны ардчилсан байдлаар харилцах зүйл байна. Та одоо хуулийн хариуцлага өгөх хэрэгтэй. Танаа одоо удлаа танаа бичиг цаасаа хариу. Одоо бид нар одоо хараа бичиг бараад одоо бид нар хариу өгөх байхгүй юу? Одоо сая хэд хоногийн өмнө одоо ерөнхийдөө шийдвэр дөрвийн гишүүд уулзсан бид нар тэндээ бас л энэ асуудлаараа хүндсэн. Ерөөсөө бид нар тоодгүй. Бид нар ингэж аргаа барсандаа одоо өнөөдөр хэдэн хүүхэн маань ингэж нүцгдээ зогсож байна. Та хэд маань яг албан ёсоор Монгол ардын намын
дараг удирдлага хандсан юм байдгүй засгийн газар хотын захиргаанд хандсан. Бид нар хотын захиргаанд ч яг намын төвийн удаа хандаж үзээгүй. Гэхдээ ингэж агсажууд би одоо удаа үзсэн. Хинч гарч иж уулзсан бид нартай. Тийм. Манай хинч худалдаач төлөөр багчаад бодогдсон. Одоо маргааш манай түүчид танаа Монгол ардын намын чинь хотын дарга суу батал өөрөө захирамжлаад одоо хурах маргааш ажиллаж байна. Тэгэхээр одоо та хэд маань яг энэ зогсож байгаагийн хувьд бол би дангаараа шийдвэр гаргахгүй. Тэгэхээр энэ асуудлыг бид холбооч журмаар нь хэлцэж ярих их мэдлэн байгаа байхгүй юу? Та нар 65 судал авсан их мэдлэн та нарт байгаа. Монгол ардын намд их мэдл хамгийн их давуугаараа байгаа. Тийм учраас яагаад энэ өвлийн гүдэнд энэ худалдаачдыг өнөөдөр ингээд хөөгөө түүцийг начаад ингээд дандаа өвлүүд, нодлон өвлүүдэнд атсан. Энэ жил одоо их маргааш атчихсан. Маш одоо яг манай намын байгууллагад бол одоо манай тусгай тогтнолын ордонд бол та нөхөд маань албан ёсоор хөрвүүлсэн. Тэн нэгэнд нь одоо намын дарагт байдаг юм. Хөрвүүлсэн шүү дээ. Монгол ардын бичиг цаасан байдаг юм. Зөндөө хөрвүүлсэн бид нар чинь. Шаардлага хамгийн гол нь 3 удаа хөрвүүлсэн байгаа. Яг тэгэхээр уучрах бид нар энэ байгууллагаас хойш ер нь одоо ийм шаардлага хуучнууд гэсэн ажлын байрыг бий болгоод одоо амар байна. Тэгээд долоо шаардлага хариу өртөөрөөгүй. Танаа худалдаа байлаа шүү. Бидний буудаад танаа долоо 2008 оны долоо нэг худалдаа буудаад бидний буудаад гол босож бид байх шүү. Танаа гадаас зөндөө жагсаал хийсэн шүү. Та нар ерөөсөө нэг ч гарч ирсэн. Бид нар угаасаа бид Монгол улсын намын өндөр одоо хуулийн тасгийн хүн байна өндөрлгүүд байна. Энэ суун баталтай та нар одоо альбиас бидний нэг л уулзаж өгөх хэрэгтэй. Худалдаачид бид нар тэр суун баталтай чинь нодлонгоос хойш хайгаад одоо уулзчих. Дандаа зүгтээ явчих байхгүй. Тийм болохоор тэр суун баталд өнөөдөр гарсан захирамжиндаа эргэж чадахгүй худалдаачид бид өлсөж өглөө өлбөрж өглөө. Бүр хүүхэд маань өвдөө хөтөнд яах вэ? Төлөө модгоо өмсөж хурцгүй идэх хоолгүй өлж турж өглөөстэй тийм үстэй. Аргаа барсандаа ээжүүд өнөөдөр уйлаад ингээд хөлдөчихгүй зогсож байгаа шүү. Зөв консултант. Та нар цонхны зам байранд ороосаа асуудал байгаа маа. Одоо та нөхөд маань албан ёсоор бичиг цаасаа хотын захиргаа хандсан тийм. Танаас юу өсөд байна гэхээр альва ажил хэрэг та нөхөд маань осон хэрэгжил үдэн гаргаж байгаа гэж ойлгож байгаа учраас чагсаалтаа хийж байгаа гэж ойлгож байгаа учраас энэ асуудлаа албан ёсоор угнаа бичиг цаасаа хэдэн сарын хэдэн ямар асуудал хэлсэн. Яаж удаад цаатаад байгаа тийм. Энэ бүх юм тодорхой болгож шийдвүүлээ ярихгүй бол хамгийн гол нь тодорхой болгох хүмүүс нь төрөл асуудалтай. Бид нар бичиг нь очоод хэрээр очсон байдаг хариу нэхгүй байхгүй юу? Энэ бүх нөхцөл байдлуудаа тодорхой цаагаад хэдэн сарын эдний өдөр ийм шаардлага хөрвүүлсэн. Байгаа бид нар шаардлага тавьдаг хастусаар ингээд ирсэн ийм учраас намын байгууллага намын төв аппарат энэ асуудалтай ерөөсөө өвдөж хариу өгсөн байхгүй юу? Наадхан хаалтаа хөлтлөө шүү хүмүүс хөлтлөө. Үгүй ээ. Та өөрөө өөрчлөлт дараасаа баталчихсан. Ямар тасны Одоо долоо шаардлагын хариуг авчиж хүмүүс бид нар хуцаа өмсдөө. манай дарагтаа Үгүй. Багшгаа гадаа гарч ирээд байгаа. Босохгүй шүү дээ. Багшгаа ороод бид угаасаа юу ааш тээ. Сарахгүй шүү дээ. Үгүй. Дотор дулаа сууж байгаа гадаа. Яах долоо бид нартай гарч ирээд байгаа. Та нарыг оруулаад тэгээд Юу гэж яагаад гарч ирж уулзч болгүй. Яагаад гарч ирээд уулзчихна. хүн юм байгаа ягаад хүнтэй гарч ирж уулзч болгүй. бид нар гарч ирээд 5 минут болж байгаа даавал ингээд авах. Бид нар хийж чаргаан болчих.
Сонсол дугамга өөрөө хайж. Бид бичгээр удаагаар өчнөө өгсөн. Нэг ч хариугаа өгдөггүй. Дандаа худлаа биелрүүгээ төлөхдөг. Худлаа ярьдаг. Биднийг одоо хүн гэж үл тоодог. Ард түмний хайсан тийм төр засаг гэж байд юм уу? Монголын худалдаач зүгээр л ангигцсан ард түмэн шүү дээ. Та нар яг ч худлаа мөрийн хөтгөр дээрээ өчнөө сайхан амлчаад яг тэрийг биелүүлэхгүй дандаа ард түмнийг хуурам ихэж ард түмнийг одоо маал гэж бодоод идэв юм уу яадаг. Яг ч одоо худлаа ярьж та нар гарч идэв юм. Бид нар ямар ч байсан шаардлага хайрыг авчирч явна эндээс. Та нар үндсэн үед заасан 12 гарыг дүү заасан. Өөрөө та нар биелүүлэлтэй. Ард түмнийг эдгээс батгаар ханган гэсэн хаав. Өөртөө үндсэн үедээ заасан тэр өөртөө чинь заалтууд та нар яагаад биелүүлдэг? Ядуу амьдарч байгаа эх орон ард түмнийхээ төлөө бид нар энэ тэмцээн хийж байна. Хэдэн мянган ядуу өхөд өчтөрчнөө мянган өөртөө өсөж даарч тэдний төлөө бид нар тэмцэж байна. Өнөөдөр бид тавд дард юу ч биш. Бидний цааш хаалт амьдрах ядуу ард итгэлгүй болсон өчнөө хүн байл. Бид 65 суулгаас ард түмнээ маш ядуу амьдрууч байна. Тэрний төлөө тэмцэж байна. Өнөөдөр ээжүүд, эхчүүд бүгд ядарч байна, зүдэрч байна. бид нар үнэхээр туйлж байна. Туйлж байна өнөөдөр. Аргагүй ядуу байна. Бид нар яагаад ингэ ядуу амьдарч бастай? Ийм агуудын нутаг асар баяр тайван болж яагаад гэж ядуу амьдарч бастай? Ямар ч ажлын байр байхгүй. Бид нар бүгдээрээ баян амьдраараа, сайхан амьдраараа тэр яг гарч байгаа нь тэмцэж Дансын шалгаж аавд гэж шалгалт ороод таарна шүү дээ. Өчнөө мөн хөөлж штэ. Худалдаач бидээс өчнөө мөн хөөлж штэ. өнөөдөр авчуулсан бол одоо гацсан бол дахин гоё энэ хиндүүн яг ч гацсан энэ оруулж ирсэн. Бид нэр авчуулсан яагаад оруулж ирсэн? Гарын Алин бахан хүлээх юм бид гадаа жагсаал юм штэ. Юу гэж ингэ зогсож байна. түрээ даар өнөө тавсаад шүү дээ. Өнөөдөр даар бидэртэй төвд хахад шүү дээ. За бид өнөөдөр худалдаачтай холбоо. Иргэдийн шударга Битрээд сая 14-28 Монгол улсаас олон энэ төрөө офицер анхаарал хурлаа хийсэн. Анхаарал хурал дээр төрийн бүх хүмүүс зорилгоо өгсөн. Хинэн ч олж ирээгүй. Одоо шаардлага бидний хөрвүүлсэн 4-3 жил. Хинэн ч шаардлагыг хариу бидэнд өгөөгүй. Өнөөдөр тэрнээс бас шийдвэр хийж болсон байна. Ямар хурцтай дүнгийн огцсон магцсан бол байлаа. Тэрэн дээр нэмээд ажлын байрыг бодоод энийг бид нэр эсвэлчж байгаа. Одоо үүдийн нодлон өвдөн хөлөнд бидний хэлцээр хэсэг бөөн юм болсон. Энэ жил одоо ахад зарим гарч одоо чухал энэ хэсэг дуур хоёр хоорондоо чиглэлээр бүлгээд бид нэр. Одоо чухал бүрний засаг дарга одоо бидний захинд аагуурын хоригроо захинд гаргаад одоо маргааш ирчих юм гинэ. Юу гэсэн юм бэ? Бид нар төр иргэдийнхээ эдийн засгийн баталгааг хангаж өгөхгүй байхад бид нар өөрсөндөө эдийн засгийн баталгаагаа хангаад ажлын байрыг бий болгож чадхад яагаад бидний ажлын байрыг биднээс болгох гэдэг байгаа? Төр засагт бидний ажлын байр ямар гай болоод байгаа юм? Ямар гай болохгүй байгаа гэж боддог. Ийм захирамж гаргасан суу батал болор маань битгий нөхцөл. Өнөөдөр тэгээд энэ
өчнөө одоо энэ долоо шаардлагын хариу бидний та бүхнээс анхаасаар авмаар. Худалдаач та нар яагаад ямар нэгэн тийм асуудал гарч тэгвэл бид нартай хамтарч яагаад ажиллах вэ? Яагаад бид нарыг хайчаад байгаа юм? Та нар яманда мөнгө өгөөд идэв юм биш. Түр худалдаачдаг яагаад дэмжих байгаа? Бид нар чинь төрд ямар шаардлагагаар бид амьдрал Тийшээж байгааг ер нь мэдээж мэдчихэж шүү дээ. хотын төвөнд зэгцсэн гэдэг. Ойлгож байна. Та гэдэг ойлгож байна. Яриг чи ойлгож байна. Яг өнөөдөр одоо манай нам дээр ирж ирэх барьж байгаа гэдэг утгаар ирж байгаа чинь ингэж ойлгосон тийм ээ. Түүнээс энэ шийдвэрийг гаргаад хэрэгжүүлж байгаа субъект бол бид биш тийм үү? Тэрийг бол ойлгож байгаа. Энэ одоо Сүхбаатар дүүргийн засаг даргын 17 оны 10 сарын 3-ны өдөр гаргасан. За тийм. Захимж байна тийм үү? Тийм. Тэгээ одоо тэрнээс хойш өнөөдөр хүртэл яасан ятсан. Одоо маргааш ажиллаж байгаа. За. Энэ асуудлаараа Сүхбаатар дүүргийн засаг даргаас хандаж үзсэн бид нар. Сүхбаатар дүүргийн засаг дарга Бодрмоо гэдэг хүн бол арчилсан намаас тэр чинь хэлээд үзсэн. За. Төрийн хүндэд тушаалтангууд нь та бүхэн Монгол ардын намын. Тэнд байгаа тэр Бодрмоо нь болохоор арчилсан намын. Хоёр нам хоорондоо нэг л үжилтгэлтэй. Би бол эргэн хүнийхээ хувьд энэ хиндүү ямар шаардлага өгсөн? Тэр он сартаа өчгүүд нь байна уу? байна. Та нар төгсөн шаардлагуудад одоо төрөний шүү. Над дээр манай нам дээр манай төрийн 3 өндөрлөг дээр гэж өгсөн байгаа. Надад чинь. Одоо бид нар энэ Монголын нийт 300 мянган худалдаачтай өнөөдөр явж байгаа. Долоо шаардлагын хариуг авч иж одоо өнөөдөр бид 3 сарын 8-нд хүртэл 7 сарын зайтай бид аргасчаага авах. Бичгээр өгөөд угаасан бидний шаардлагын хариу өгдөг шүү дээ. Ерөөсөө бид өчнөө хаан тулгын нөгөө ирсэн явсан бичиг баримттай авчирсан уу? Авчираг аа. За бид нэр тэгвэл бичиг баримт. Ер нь ирсэн өгсөн бичиг баримт шаагаа бүгд яагаад хэдэн ядарсан удааснуудаа чирэгдүүлж яадаг. Мөрөө хөтөлбөр дээр өчнөө л бичсэн байдаг билээ. Тэрнийг хэрэгжүүлэх нь яадаг. Яагаад ядарсан ардмыг дандаа толгоомохгүй гэж яадаг. Бид нар дандаа ингэж толгойж явмааргүй. Энэ Монголын худалдаачдын холбоотой асуудал хамгийн өдрийн зээл гэдэг чинь арай асуултаа юу гэж бодож сарын худалдаач ажиллаж өдрийн зээл шашаа байсан сангууга эд баялаа бүгдийн дураар Тэгэхээр ингэ. Бид нар ажлын байр яаж амьдрах Та нартай ерөөсөө анхудаа уулзсан тийм үү? Нам дээр ямар ч шаардлага тавив. Та нарыг сая энэ ч гадаа хэлсэн ингээд нүцгэн шатад явж ийн гэхээр та нарын өмнөөс санаа зовоод надад эрүүл мэндийн чинь бодоод гарч ирсэн шаардлага Бас эрүүл мэндийн золиоссон. Өнөөдөр улс төрийн намын хувьд өнөөдрийн төв тачигтай холбоотой асуудал шууд утгаараа хамааралтай асуудал биш ээ. Дүүрэг нийслэлээр явдаг. Хэрвээ та нарын ярьж байгаагаар энэ дүүрэг нийслэлийн удирдлагуудад шаардлага өгөөд тодорхой хариу өгөхгүй арга хэмжээ авахгүй байгаа ийм зүйл байгаа бол энэ дээр одоо бид бас анхаарал хандуулж удирдлага чиглэл өгье. Энэ асуудлыг өнөөдөр 10 сарын 3-нд гаргасан захирамжаа эд өвлийн хүүтэнд 4-9 хүүтэнд хэрэгжүүлэх гээд явж байгаа энэ байдал нь тэр Сүхбаатар дүүргийн засаг дарга Бодрмоо гэж нөхөр ямар зорилгоор хийж байгааг бас биднээс анхааралтай авъя тийм ээ. 10 сарын 3-наас хойш зүгээр байж байгаад сар шинийн баярын өмнө нэгдүгээр хоёрдугаарт нь эдэр өсгийн хүүтэнд ийм шийдвэр гаргах гэж байгаа. Ямар зорилготойг нь биднээс бас энэ дээр судалж үзнэ. Тэгэхээр би юу штэ. Нийслэлийн одоо 10 сарын 2-нд 1 сарын 2-ны шуурга зөвлөгөөнөөс наадах чинь гарч ирсэн шүү дээ. Ганцхан Бодрмоо энэ гаргасан боловч дээрэс нь үүрэг өгсөн нь бичгээр биш амаар өгсөн нь Сүхбаатар. За тэгээд ингэ заяа. Та хэдийн одоо утшрамсыг авъя. Өнөөдөр би бас нам дээрээс ажлын хэсэг гаргаад Улаанбаатар хотын захирчийг энэ дуудаж уулзаад энэтэй холбоотой асуудлыг нэгдүгээр мэдээллийг ав нэгтлэн. Миний хийж байгаа зүйл юу гэхээр шүү дээ. 10 сарын 3-нд гаргасан захирамжаа яагаад энэ эдэр өсгийн хүүтэнд хэрэгжүүлэх гээд Сүхбаатар дүүргийн засаг дарга хүмүүсээ хөдөлж байгаа юм бэ гэдэг асуултыг би бас одоо ард иргэдийнхаа өмнөөс энэ хүүтэнд яагаад ингэж хөдөлж байгаа вэ гэдэг асуултыг аль дүүргээр тэгээд би мэдээлэл авчаад танаа одоо энэ та удирдах явж байгаа тийм. Тэгэхээр таны хувьд шүрмсийг аваад 2 дахь өдөр юм уу 3 дахь өдрийн аль нэгэнд биднээс энэ нам дээр та бүхний төлөөдийг хүлээж авч уулзаж энэ асуудлыг яаж ярих заа. Бид нар хүүсний өнөөдөр хүүсний долоо шаардлагагаа 4 өндөрлөг өгсөн шаардлагагаа хариугаас авъя. Би одоо та нарын тулгымцсан асуудлыг энийг гэж харж байна. Энэ түүц нүдэх гэдэг нэ маргааш
Одоо ачиж чирээ гэж та түрүүнд хэлсэн тийм үү? Тийм. Долоон шаардлагатай хариу авч шүү. Тэгээ одоо тэр холбогдох албан тушаалтангууд нь энийг уламжлалт хийж шүү дээ. Ойлгож байна. Би өөртөө субъект би биш. Тийм үү? Нам биш. Тэгээ Монгол авсан намын Наадчин дөрвөөс яг тулгамдсан байгаа төвч боловч яг долоон шаардлагын хариу бол бид нар одоо бүсэн 3-4 сар хүлээж байна наадах хариу. Монгол авсан бүрэн шаардлагатай нэмэхгүй гэсэн байгаа. Би танад ганц зөвлөхгүй. Та нар өнөөдөр яг тулгамж байгаа асуудал чи юу юм бэ гэдэг нэгдүгээр нь ялгаж цаалгаа. Хоёрын хооронд та хэдийн зорилго чинь Долоон шаардлагын та нар яриа сонсчихгүй. ажлын Та байраа нар үстэй. Нэгдүгээр нь зорилгоо ялгах болохоо. Түүгээр ингээд улс төрийн зорилготойгоо улс төрийн агуулгатойгоо тийм учраас би энэ дээр ингээд Олдрын юм биш шүү дээ. Энэ чинь Монголын хурцлаач болоо. Одоо энэ дандаа хурцлаач юм зогсож байгаа шүү дээ. Дандаа та нар бүгдээр хурцлаач юм байна. Бүгд хурцлаач шүү дээ. Ямар нэгэн нам тэгээд одоо таны хэлснэрийн тулгамж байгаа асуудал болохын төвцөн чи асуудал. Долоон шаардлага би танаас асна гэдэг шүү дээ. Долоон шаардлага тууцлагаа асуудал. Долоон шаардлага манай нам дээр ирээгүй. Ирсэн байгууллага ирээгүй. Шаардлага хүлээж авах хэрэгтэй. Бүр байж л хөө. Би нэг юм хэлээ. За. Ийм байна л да. Уучлаарай би сая энэ захиргааны нэргийн шүүгтэр. За. Ирч. За. Одоо ингээ хахад зөвхөн төгрөгийн биш байгаа. За. Биднээс өөрсдөө төлөө тэмцээд байгаа юм л да. Биднээсийн төлөө тэмцэж байгаа нэг ч байгууллага. Алтан бичгээ бичгээр нөхчхөөд биднээс өвдгөө хариу ирдэггүй. Хийж байгаа юм болохоор танаас яваад гэдэг. Биднээс урд нь халтсан намайг юу багт нь түүцээ одоо чинь би одоо түүцээ хачуулсан. Энэ хотын өнгөдрийн чинь чимээгүүд түр байж чадахгүй. Бүгд ингээд энэ түүцэж хотын өнгөдрийн чинь таарахгүй нэгэд атсан байхгүй. Дараад нь энийг 15 саяар авсан. Чимээгөө байж байгаа танаас. Ингээ 15 саяар авсан. 15-аар авсан. Тэгсэн дараад нь одоо эн чинь болохгүй нэг батуул болчихж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өчтөр асуудал үүсээд байна л да. Тэгээд чи юу гэсэн үг вэ? За байж. тэгээд ингэж Захиргааны нэрийн шүүгтэр. зохимжийн дагуу шүүхтэн хандсан багт дахиад дараад нь захимж байгаа та нар шүүхтээр хандна уу байна уу хамаагүй бид нар шин захимжаараа ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар одоо миний ээж муу гэх юм. Тэгээд шүүхийг эмзэгээ болчих. Ээж байгаа өнгөрснийхэн дараа эмчтүүлэх үү өнгөргөөс өмнө эмчтүүлэх үү. Тэгэхээр Монгол улс шүүх байгууллага байгаад хэрэг байна. Хэрэг байхгүй байгаа шүү дээ. Нэг засаг дарга нэг юм гаргадаг. Энэ худлаачид өнөөдөр бүгд өдрийн зээлтэй. Бүгд ямар нэг тухайн зээл ганцхан зээл алга. Байргын сууцны зээл, нүүн зээлүүд. Энийг төлөх гэж яддаг юм. Тэр нь өчтөр асуудал биш шүү дээ. Тэгэд өглөөд нь ямар нэгэн юу гаргадаг. Ард түмнээ бодож байгаа юм шиг эдээс алга шүү дээ. За. Тэрээс одоо юу бид нар ганцхан түүцэж бас тэрээс гадна бидээс долоон шаардлагын хариуг авмаар байна. Тэрнээс гадна та нар өдрийн 30-40% хүүтийн мөнгө гэж мэдгүй. Өдрийн хариуг зээлсэн үү? Та нар мэдгүй шүү дээ. Монголын худалдаачтай холбооны хамгийн чухал асуудал бол энэ өдрийн зээл. Ажлын байрын дураа. Тэгээд долоон шаардлагын хариуг авах гэж энэ хурдаас долоон шаардлагын худалдаачтай төлөөлөлд орж ирсэн жагсан. Бид нар одоо татвар төрөө татвар нэмэгдснээс болж Бид нар долоон шаардлагын дээр бүхэл асуудлыг яг тодорхойлсон банк байранда байж байгаа. Гэхдээ банк чинь үйл ажиллагаа гадаа гарцсан шүү дээ. тий гадаа гарсан. Өдрийн зээл банк санхүүгийн зээл гэдэг чинь Хүүн амар өндөр болсон. 10% бол айл дээр байхгүй. 30% байгаа. Өдөр багтаа өдрийн За тэгэхээр ингэж заяа. төлөөл болсон нэг 5 хүн худалдаачтай холбооны хамгийн анхны тулгымцсан асуудал болоод цагийн өөрдөө цуцаар хийх. энэ түүз ажлын байрын бий болгож ажлын байрын дураач бас бидний сонсыг хүсэж биднээс энд ярьж Хотын удирдлага гэсэн албан тушаалтангуудтай холбогдоод энэ шаардлагын хариуг өгөх албан тушаалтангуудыг дуудаад бид бас энэ төрийн албаар гэхгүйгээр энэ дуулзаад
энэ одоо бодол санаа та бүхэнд хариу бүх юм бэлдүүлье. Тэгээ 3 өдөр уулзъя. 3 өдөр цагийн нэг. Энэ 7 шаардлага гэдэг юм шүү. Тэгээ би энэний чинь дагуу ярьж байна. Наад 7 шаардлага чи ерөөсөө түүх байж тулд чинь түүх 320 мянган монголоо худалдаачдаас тулгын асуудал байж байгаа. Худалдаач өнөөдөр орхигдсон байж таа. Та бүхэн бид нар ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Бидний тавьж аваад ингээд өрөнд ороод байгаа өөр ширийн асуудлыг та нар мэдэхгүй шүү дээ. Өдрийн цэлгэж байдаг асуулт мэдэхгүй шүү дээ. Бид нар саяхан нэг хэлцүүлэг дээр орсон хийж мэдэхгүй шүү дээ өдрийн цэлэг. Тийм мөнгө байдаг юм гайхаад байна. Тэр мөнгөнд чинь бид нар энэ төрийн ордон дотор болсон шүү дээ. Нээлттэй хэлцүүлэг гэдэг. Тэр нь бид нар орсон шүү дээ. Би энэ 7 шаардлагын чинь хариу энэ холбогдох асуулт шалтгаан авсан нөхдүүд нь ямар байдлаар судалгаа хийж ямар байдлаар хариу өгч байгаа талаар нь өнөөдөр маргааш хоёр ажилтнуудаад 3 дахь өдөр тодорхой цаг тогтоод та бүхний төлөөлөл нэг 5 хүн ирнэ заяа. Та өдөр ямар зорилготой та нар ингэж байгаа. Бид нар ямар зорилго байхгүй. Өөрсдийнхөө төлөв тэгээд яг ингэж хоёрдугаар та яагаад тааш биднийг сонсох байгаа. Бид нар бас хэлмээр биш үү, ярмаар биш үү. Та бид нар ганцхан түүцэж түүцэж ямар 7 шаардлагач бид нар амаар хариуцаад бид нар бас 3 өдөр энэ албан шаардлагуудын тэгээд тогтъё заяа. Тэгэхгүйгээр ингээд хэрэлдээд орилоод асуудал юу ч хийхгүй тийм үү? Хэрэлдээгүй. Ингэж орилоод 3 өдөр цаг өгөн тэгээд 5 хүний үлдсэнтэй төлөөд болж байна. Гурван өдөр ууслаад танаа байгууллага хэлээд 5 хүн холбоотой хөдөлгөөн засаг захиргааны нөхцөл ямар нэгэн хийж аваад уулзаад ингээд хэлцээ гэж байна. Та нөхөд юу ч хэлж байна. Тэрнээс өмнө хоёр жил дараа дөрөв бид нар шаардлага хариуд авъя. Ажлынхаа байртай бай. хавцтай ажил бидний хавцтай ч юм алга байсан. Харин тэр утгаараа сонирхч байгаа та миний Ара бидний энэ агуулгаа бид нар найдан шүүгээр ороод анх шатны дээр бид нар яг анх шатн дээр ялагдчихсан. Тэгээ дав заалтаад бид нар ингээд юм дав заалцсан бичгээ өгөхөд 324 дээр ахиж хэрэг үсгээд ингээд маргааш хич ингээд арай байхгүй. Энд чинь юу гэсэн үг вэ? Тэртээ дөрөв хотын захирч өөрөө харсан юм дээр бид нар шүүгээр ингээд авах ёстой шүү дээ. Анхан шат дууссан байлгаа дав заалдахын дараа дээр шүүх байдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар дав заалцчаад дахиж чинь дахиад 324 дээр хэрэг үсгээд ирээ тэгэхгүй бол маргааш ачлаа гэдэг ингээд арай байгаа байхгүй. Энд чинь юу гэсэн үг? Та нар гэсэндээ одоо төрийн албан хаягч надаас илүү хууль мэдлэгтэй байгаа байх. Та нар тэр юу гэж ойлгох вэ? Тэр их чи ийм байна. Дав заалтаад байгаа. Дав заалтсан бичгнүүд юм шүү. Дав заалт шатны хөрвүүлээ бичгнүүд. Одоо айхан байхгүй, атхан байхгүй, юу доо юу хийх юм бэ? Танаас юу? За гурд өдрөөс энэ усуудыг харъя.
Урт өдөр уулзаад явуу намайг даалгавар. Дандаа хурдан худалчууч шүү. Урд өдрийн намын алтан болсон сэтгэл байд юм уу? Алтан шараа идорноо худалдаж зарж ирсэн энэ хүмүүс бичих байхгүй. Алтан нэг сэтгэл байна уу? Өөрсдөө идэж үл баяжчихсан өөр юм байгаа мó? Би яг уу би бол цагдааг юм шүү дээ. Өөрсдөө хаалтаа баяжчихсан. Гахаа шиг баяжчаад алтан өнгөс туслаа шүү. Юу д ойлгохгүй дээ. Би юугаа аваад очиж ирсэн. Шаардлага бэлэн байх чинь. Удаа албаар өөрсдөө ойлгоё гэж бодохгүй учраас ойлгохгүй байгаа. Юу байх. Яг зөв. Нэг нь яриад дуусах, нэг нь яриад ирэхгүй тул цааш хандж ойлгохгүй шүү дээ. Тэр самгаан таана байгаа юм би. Бид нарыг бол тэгчээ сая арай биш юм. Гэтэ ганцхан төвс яриад хэлэхээр хин ч дөө шүү дээ. Бид нар ганцхан төвс хэлэхээр залгааслаа шүү. Сонсог дулумгаа гэж түүхтэй. Тэгэхээр чинь угаасаа бид нар ямар дэрэлж байгаа. Түүтэй зогсоод байгаа. Чиний мацууд миний машин. Хамгийн фильтр аваад ирсэн аваад гараад ирсэн. Алуу гүйч чинь машин цаашаа. Урд өдөр харъя 3 цагаас ирэхгүй тэгээд машин авчихсан бас үрдэн шүү дээ. Тэгээд ямар ч тийм. Фильтр аваад. Би нэг бүсээ олчих.